Сайн бацгаана уу? Сайчаад подкаст эпизод 4. Оо хаанда ингэж сар болчихлоо шүү дээ. Ямар амар юм. ЭК тэгээ зүгээр л мичка. Юу тийм шүү дээ. Яа за. За эхнийх нь шууд топ 10 боо. Оо yes. За 97 хоногийн топ 10-аараа бит хоёр ингээд 5 юм сонирхолтой фактууд цуглуулж ирсэн байгаа. Тэгээ тэрнийхээ талаар одоо ярин таад. Гэтэ факт гэдэг би яг ойлгоогүй. Яг монголчлуул одоо юу гэсэн үг вэ? Мэдээлэл юм уу? Би ч юу л факт чинь. Би юм батлагдсан юм мэдээ. Тэгээ тэрийг ингээд сонирхолтой мэдээлэл юм уу? За тийм. Тэгээ аль Google Translate яагаад орж ирэхгүй? Заримдаа ингээд сонин за яаж баримт гэж байна. Нөгөө англи үгийг монгол үг рүү орчуулж чадахгүй бүр ингээд гайхаад үгүй болохгүй шал тэнэгтэж үгүй сая да. За баримт хэлж байна. За тэгж ээлжилж ирэл. За Оксфорд их сургууль 1996 онд байгуулагдсан. 1996 их Монгол улс 1206 онд байгуулагдсан бодлоо. Нэр юм уу? Нэр. Гэтэ би нэг яг зааж. Наад чинь дабл чек хийнэ. Наа чинь чеклэр. Наа чинь л буруу санагдаа явцсан. За ээж. Windows. Чи Safari руу орчоо Google руу орчих юм те. О тийм ээ. Google-ийг яддаг шиг. За хаа. Юм бэ. Тийм биш 1996 гэж шүү дээ. What? Ингээд нэг бүтэн ингээд одоо Монгол улс гэсэн эзэнт гүрнээс үн байгуулагдсан байгаа юм тийм. Ямар амар юм тий. Монгол улсын их сургуульч одоо хамгийн анхны дээд сургууль 100 жилийн өмнө байгуулагдсан юм. Энэ үү Монгол улсын үгүй шүү. 100 хүрсэн юм уу? 100 хүрээгүй шүү. 1924 мөр биш үү? Тэр хавцаа. Юу л нэр 100 жилийн яваа хийгээд лөө. Яагаад л за мартчихжээ. За миний хамгийн ихний баг энэ надад зүгээр их сонирхолтой санагдсан юм л та. Ингээд нэг юм одоо англиар нь бол mascots гэдэг байгаа. Монголоор юу гэж хэлнэ? Чинь үг вэ нү? Наадуулыг чи одоо нэг ингээд маск өмсцэн л хөгжөөнд дэмжигчнэр шүү дээ. Тийм хөгжөөнд дэмжигчнэр гэтээ нөгөө нэг юм одоо амтны ч юм уу нэг тийм бах юм том юм багийн яг бэлэгдэл болсон амт юм. Тийм тэрийг ингээд өмсчөөд яг тэр амтны нөгөө хувцас тэгээд нөгөө толгоон болгоог нь өмсчөөд бүжгэлж мүжиглээл тэгэл нэг юм байгаад байдаг хүмүүс эдэн штэ. Тэр чин одоо Америкт бол жилийн $500,000 цалинтай амьдэрд юм байна. Ажиллах юм байна. $500,000. Гэтэ Америк ч нөгөө яг баг татвараар талыг аваа явчихдаг юм л та. Үу тийм үү Америкийн татвараас тийм амар үнэ. Америк ч бүр амар шүү дээ. Америк ч 3 зүйл үнэн гэж яаж төрхөн үнэн үхэн татвар төрхөн үнэн. Тийм. Америк гэдэг бүр амар би ихтэй яг эднэрийг сайн мэдэхгүй ч гэсэн NBA тамирчид болохоор $40 сая цалин авч яхад яг өөр тэр нэртгэр нь $20 сая. Оо амар. Тэр чинь нөгөө татвар матвар академигийн тэгээд ийш тийш юм явсаар хагаад өөр тэр нь $20 сая л ирдэг. Гэхдээ яг хуу Америк чинь ядчил яг хуу авилгал бол байгаа л байх л та тэрийг хэлж мэдэхгүй ч гэсэн тий ялж л тэр мөнгө айтайхан зарцуулчихдаг болохоор хүмүүс нь их ууралдаг юм шиг. За минийх одоо. Аха. За минийх энэ ингээд 5 баримтаас надад бол хамгийн гоё таалагдж байгаа юм заяа. God Father гэх кино мэднэ үстэй. Тэр киноны жүжигчин Marlon Brando үг чийжлээс татгалздаг байсан. Marlon Brando гэж яг аль нөгөө Vito Corleone нөгөө хөгшин ингээд бүйлэн дээрээ аав хөгшин. Аха за. Тэрээр үг чийжлэх нь жүжиглэлтийг хиймэл болгодог гэж үздэг байсан тул зураг авалтын талбай хаасайгүй тэр байтгүй хамт тоглож буй жүжигчнийхаа чэйжэн дээр нь хүртэл хэлэхүүгээ наагаад ингээд жүжиглдэг байсан. Яа тэгээд тааш уншингаа шууд ингээд харин тийм ер нь ингээд тийм уншаал ингээд тэр үедээ тэр үгээ уншичаад ингээд толгоон дотроо яаж үжиглэх үү гэж шууд ингээд бодоод амьдаа шууд үжиглэж. Тэгээ гол нь зураг авалтандаа нэг л ордог. Тэгээ дахиад үжиглэхгүй. Тэгэхээр бас хууран жүжиглэх болчих уу? Тэгэхээр харин тийм. Тэгэхээр энэ жүжигчин бүр амар байгаа зү. Наа чи гэдэг амар зэмэн дүр штэ. Хоолой нэг юм сөөнг ярьж уншдаг. Marlon Brando үнэхээр гоё жүжигчин байл. Тэр бол Godfather-ыг бол тий үзчихсэн. Тэр бол айгүй зэмэн жоохон сүрдмээр тийм дүрийг гаргасан штэ. Godfather-таас холбоотой бас миний ингээд нэг мэддэг зүйл гэвэл Mario Puzo гэдэг юу байхгүй зохиолч нь Godfather-ын. За. Энд ч нөгөө кино зохиолоос өмнө роман байсан байл л та. За. Тэр хүний романыг найруулагч нь Francis Ford Coppola, Mario Puzo хоёр хамтраад ингээд киноны зохиол болгож ирсэн зөө. За. Нэгдүгээр ангийг нь л тэгээ хоёрдугаар анги дээр нь болсон чинь
нөгөө кино багийнх нь Мэри Пуза санал тавиад чи ингээ киноны зохиол хийчихээ гэдэг гэсэн байхгүй. Тэгээ нөгөөд чи ингээ кино зохиол ганц л удаа ингээ зүгээр л бичиж үзчихсэн болохоор ингээ номын сангаас ороод яа хэрхэн кино зохиол бичих вэ гэдэг ном аваад ингээ ихний удсыг нэргүүлсэн юм л та. Тэгсэн чинь гот бодроо санаа ав гэдэг. Өөрөөс нь санаа ав гэдэг. Тэр бүр гоё юм. Наа чи ямар өөрөө ингээ сурах гээд орсон чи өөрөөс нь суралц гэдэг. Амжилтанд хүрсэн л хүн биш үү? Тэгээ одоо тэрийг тэгжил мэдэх юм шиг баг. За, чинийх үү? За. Минийх болохоор дараагийн вариант нь бол одоо дэлхий дээр заяа 500 гаруй хүн ингээд хөлдөөгдсөн байж байгаа. Тийм. Хүмүүс ингээ мөнгө төлж ингээд өөрийгөө ингээ хөлдөөд нь штэ. Тэгээд энэ хүмүүс одоо ингээд нөгөө ирээдүйд технологи ингээд дэвшээд сайжраад тэгээд ингээд нөгөө өөрсдийг нь амьлуулахыг ингээ хүлээгээд ингээд хөлдсөн хаа нэгт нь бол мэдэхгүй байна. Зүгээр яач байсан ингээ хөлдсөн ингээ байж байгаа. Үгүй наад бол ч нөгөө хөлдөх аргаа олцоод буцаа хэсгийг харгаа тий болоог байгаа. Ирээдүйд бол нэгчил ах. Нэгтгэх бол нэгтэн. Тэгээд ингэж хөлдөхтөө ойролцоогоор нэг юм 200 мянган долларыг төлдөг гэж байгаа. Гайгүй л тий. Харин тий айгүй би амар гайхсан. Тэгээд ийм нөгөө хямдхан юм уу гэд бас сонирхол нөгөө нь юу яд штэ. Walt Disney штэ. Тийм. Тэр чинь хүн штэ. Тий яг хүн штэ. Тэр хүнийг чинь тэгж ярьд юм бэл штэ. Нөгөө өөрөг ингээ хөлдөөцсөн ирээдүйд гарч ирэх ингээ хүлээгээ байж идэг гэж. Тэгээд бас нөгөө нэг iCarly дээр бас гардаг штэ. Бас тийм нэг том компани өөрийнхөө захирлын толгойг хөлдөөцсөн гэдэг. Гэтэ тэр нь бүр яг жинхнээсээ хөлдөөцсөн гэдэг. Ганцхан толгойг нь үү? Тий. iCarly. Тий яах ч юм. Тэр чинь тийш тэгээ киноны хэсэг би яг жинхнээсээ гэж бодоонаас. Тэгээ ингээ хөлдөөхдөө хасах 196 Цельсд байд юм билээ. Цельс. Тэгэхээр ч баг 100 градус гэсэн үг юм. Тэр хавцаал. Цельс. Одоо яг биднээс хэрэгэлдэг. Тийм л үү. Тийм нөгөө Фаранхайт энтриг ч нөгөө Америк 273 дээр нэмдэг л. Тийм шүү. Тэний 5 юм байд одоо мартчих. Физик дээр бодож л байсан. За миний дараагийнх нь болохоор дэлхийн хамгийн ганцаардмал мод гэж байгаа байхгүй. Модо? Тий. Тинэрэ мод гэж нэрлэдэг заяа. Тинэрэ. Сахарын цүлд хамгийн ойрхон модноос 400 км зайд ургасан. 400. Тэ наа тэр өндөр юм. Тэрнийг мэддэггүй. Тэгээд 1973-од нэг согтуу зорлооч очив ингээ мөргөө унгаацсан. Ямар муухай юм бэ? Тэгээд вэж л цүлд гадсан мод байж хахад тэрнийг очив мөргөө унгаацсан гэдэг. Яалч явах согтуу байсан бэ? Үгүй ингээ бодолт ингээ 400 км явж бодоо байхгүй байхад тэр бодыг л очив мөргөх шүү дээ. Юу санаанд орчлоо. Монголд нөгөө нэг ах нөгөө автомашин орж ирж хахад тэр чинь нөгөө богдын үе байсан шүү дээ. Тэгээ богд үйсэн тухайн үедээ Монголд тийм хоёрхан шиг юм автомашин байсан гэж байгаа. Тэгээ тэр нь очиж ингээ явж байгаад бас хоорд мөргөлдсөн гэж байгаа. Тэгээ тэр Монголын хамгийн анхны автослуулсан гэж байгаа байхгүй. За энэ би харчаад амар гайхчихсан. Барак Обама шүү дээ. Америкийн экс ерөнхийлөгч. Анхны хар ерөнхийлөгч. Тэр ерөнхийлөгч Грэмми тийм л шүү дээ. Грэмми нөгөө дуугаар авдсан шүү дээ. Тэр би гайхсан яг юунд тэгээд Грэмми авах юм гээд. Тэгээд би тэр талаар нэг судалж үзээгүй л дээ. Зүгээр л энэ факт надад айгуу сонь. Kobe Bryant Oscar шүү дээ. Кинон тоглож ирсэн юм уу? Үгүй өөрөө гэхдээ нэг тийм шорт юу гэх юм бэ? Тийм шорт фильмүүдэд бол ордог л байна. Үгүй өөрөө тийм баримтат кино шиг юм хийсэн. Тийм юм хийгээд тийм Oscar авчихсан. What? Байдаг баха. Тэг үгүйч бурууч санаж иж магадгүй. За яаж ийсэн энэ чиний Грэммитэй. Гэтэл бүр ингээд нөгөө амар мундаг дууч идэв штэ. Бүр юм pop одоо чи Katy Perry тэгээд Nicki Minaj тэгээд нөгөө One Direction гэд хамтдаг гэдэг штэ. Тийм. Нөгөө Harry Styles энтертэй. Тэгээд Queen гэд бас хамтлаг байна. Юу Queen Grammy байхгүй. Наа чи бүр яг орцсон. Тэгээд Snoop Dogg заяа. Тэгээ бүр Lana Del Rey тийм амар дуунуудтай хүмүүс чинь Грэммиг байхад Барак Обама Грэммитэй шүү дээ. Амар сайн санагдсан надад. Тиймэрхүү. Энийг гэхдээ яг нөгөө зөв үлэн дээр л гацсан байл. Хүмүүс гэхдээ энийг жаахан одоо худалдаж авдаг гэж яриад байдаг байхгүй юу? Чи нөгөө Beyoncé, Jay-Z хоёр чинь ихнэр хөрстэй. Тэгээ тэр хоёр чинь Beyoncé илүү Jay-Z ч илүү нөгөө хамгийн их Грэммитэй хүн чинь. Үгүй Jay-Z чинь гэхдээ бүр яг гоцухаантай үсттэй. Би яг үнэндээ Jay-Z-ийн дуунуудыг яг сайн мэдэхгүй. Kanye West-тэй хамтарч ирсэн. Миний мэдж байгаагаар Jay-Z чинь
ингээд юу лугаа баг ингээд үг бичлэгүй ордог шүү. Студлгүй юу? Тий. Тэг шууд ингээд микрофон хараад л. Яг нь угаасаа рэпер чинь юу ингээд нэг дуулдаг гэх тиймэрхүү мэрэд шүү. Рэпер чинь яг угаасаа үг бичнэ гэдэг бол тийм нэг хин хүний хийж ажил ерөөсөө биш л гэдэг чинь бүр нилээн л одоо чадварлаг үнийг хийх ажил л та. Жийцийг бол ингээд гоц ухаад ингэж бас нь ярьдаг юм лээ. За Jay-Z гэдэгдэг байхаа Beyoncé эхнэр нь одоо жишээ нь тэгж яриад байдаг гэсэн тоххой. Jay-Z нөгөө Beyoncé-д Grammy аваад өгсөн. Худалдаж аваад. Тэгээд 32 дахь өдрүүд билүүдэд нэг Grammy аваад тэгээд Beyoncé хамгийн олон Grammy шагналыг хүртсэн хүн болж байсан байхгүй. За нэг ийм сонин юм факт байна. За чинийх дараах нь. За минийх болохоор Шведэд жилд нэг удаа хамгийн муу жолооч гэдэг тэмцээн болдог болно. Тэмцээн. Тий. Наад ч тийм хамрах. Оролцогч нь хамгийн удаан явсны хочин заяа. За. Тэгээ ялагч нь 1 км цаг хурдаар явсан хүн байдаг. Огт хөдлөг. Ямар тэнэг юм бэ? Юу? Итгэхгүй гэтээ шивэдүүд бас ингээд өөр минут сонсохоор ингээд бас арай өөр хүмүүс юм шиг. Шивэдүүд секси тэнцэн болсон. Харин тэгсэн гэсэн. Тэр одоо тэгээд яг тэр сексиг одоо яаж ялагчийг толгой. Харин тий яаж өгөх юм тэгээд хамгийн их тавьсныг юм юм шиг. Яг интернетийн ялгуулсан. Зүгшний цохол бөглөлтийн нэвч юм болоо. Мэдгүй. Тэрийг би сонсчод айгу гайхсан тэгээд тэр одоо ингээд хэмцэн гэдэг чинь шудрах шүүлт явагдахын тулд одоо үзэгчд байна гэсэн үг бас. Үзэгчийн шалгаруулах юм болоо. Ямар сонио. Тэр шүүгч нь яг өөрөө за яг өөрөө тамирчин болох юм болоо за мэдхгүй. Тэгэлэрч тэг яаж өгөх юм? Юу руу явж байгаа даа. Эрэгтэй хүмүүсийн хувьд аль нэг таашаал мэдрүүлсэн ялагч болох юм уу? Эмэгтэйдээ их таашаал мэдрүүлсэн гэж үү? Тэгээ эмэгтэй сонгох юм байшээ. Эмэгтэй шүүгч гээд. Наа чамаа сонирхол асуудал байна. Тамирчтан зөвхөн эрэгтэй хүмүүс. За ёстой мэдхгүй наад чинь анх зүгээр сонсож гайхажсэн болохоос биш яг зүртээ дотор нь ургуулж бол бодоогүй юм байна. Юу ярьж байгаад машины уралдаан байсан биз дээ. Хамгийн муу жолооч гээд. За хамгийн удаан явсан гэж. За энэ дараагийн миний факт болохоор Япон улс заяа мангагаар айгу алдартай шүү дээ. Тийм. Манганд бүр маш их мөнгө олдсон шүү төгрөгч байх уу. Тэгээд Япон улс нөгөө нойлын цаасаас илүү манга нөгөө үйлдвэрлэхдээ илүү их цаас зарцуулдаг гэж. Юу угаасаа тийм үстэй. Үгүй яагаад нойлын цаас чинь бүр өдөр тутамд хэрэгэлдэг бүр хүн болгон хэрэгэлдэг тийм амар өргөн хэрэглэний. Үгүй одоо ингээд One-Piece ингээд 7 хоногт нэг гардаг гэж бодъё заяа. За. Тэр чинь тэгээд нэг гарахтаа 1000 ингээд 1000 манга гарна шүү дээ. Тэгээд тэр 1000 гарсан. Ганц л аним тэр 1000. Үгүй харин тий. Тэгээд нэрээ яг уу амар одлын аним байгаа гэж бодлоо. Тийм. Гэтэ тэгсэн ч гэсэн нойлын цаас гэдэг бол бүр хүн болгон бүр яг өдөр болгон бараг л цаг тутамд ашигладаг чи яг 0-аас ашигладаг юм. Тэр нөгөө нэг ингээд фит идэг. Бидээ. Харин тийм суултур. Үгүй манайх ч гэсэн тийм суултуртай. Тэгээд тэр чинь ардаас нь заавал арчихгүй бол тэр чинь ингээд нойтонд ус ингээд шүршээ тэгээ яаж хатах вэ? Харин тэр нэг синс байдаг л та. Гэтэ тэр синс нь зүгээр нөгөө нэг гар хатаадаг синс байдаг шүү дээ. Тэр чинь яг ингээд бүр удаан ингээд байхгүй бол хатдаггүй шүү дээ. Тэгэхээр аль болчтой. Юу алгуулна гэж. Синс нь. Гүй алга болохгүй ш. Дахин дараад нөгөө синслүүдээд ээж болно л доо. Гэтэ тэр чинь ингээд суугаал ингээд хатган хүлээгээл ээж ин гэж юу хийсэн. Гэтэ эргэтэй бас хатгад хүлээх аа. Яахад яа суугаал. За мэдхгүй би л авдаггүй. Тэгэхээр надад бол энэ их сонирн факт л байсан юм. За миний дараагийнх болохоор та наваг факт хэлнэ гэж бодсон уу? Чи тэгээ юу хэлэх гээд фактгүй. Юу юм бэ? Факт байхгүй. Нэр юм. Ингээд дөрөв факт юм уу? За зодлоо. За сүүлийн факт нь тарих үргэлж ирээдүг таамагладаг. Яг л та нар ингээд сая намайг факт хэлнэ гэж бодож ирсэнтэй адилхан. Ямар зүм юм бэ? Эвэр зүв орж ирлээ шүү дээ. За. Ингээд тусцсан. Тарих үргэлж ирээдүг таамаглана. Яг энэ нөгөө нэг давтагдаад байгаа болохоор тэгдэг байх л та. Одоо чинь нэг багш үргэлж хичээлээсээ хоцордог бол тэгээд за өнөөдөр ч гэсэн хоцорно авах гэж хүмүүс таамаглахтай адилхан таамаглаж л. Тий. Би та нар жоо практиклаа.
За чиний амсүүл. За, orange гээд үг байдаг шүү дээ. Тэр чинь нөгөө жимсийг чилдэг, өнгийг чилдэг шүү дээ. За чи яг аль нь төрүүлж яг нэршлээ орсон гэж болж байна. Эхлээд жимсийг нэрлсэн гэж хэлж байна уу? За тэгвэл чиний буруу байлаа. Эхлээд жимсээ нэрлсэн. Эхлээд жимсээ orange гэж нэрлэлчээд тэгээ улбар шар өнгөтэй болохоор нь улбар шар өнгийг бас orange гэсэн. Яг нөгөө нэг дахиа өндөг хоёрын аль нь ангадагч юу гэдэг шиг. Наа чи ихтэй яг л лог үед бол зүйл юм байл л та. А энэ улбар шар өнгөтэй юм чинь гэдэг. Orange чээд тэгээд тэр өнгөөрөө өнгөтэй юм чинь жимсийн нэр өгч. Аха. Орчлоо энэ гэрэл асууд. Читэн дээр авчлаа. Өнгөтэй жоохон юугаа ингэ байна. Жоохон айгаад байна. Чи яага айл. Гү нэр гэсэн. Чи айхт юм яага ирч байгаа. Үгүй ялангуяа чи бүр амар. Чи жоохон цаашаасаа. Би той нөгөө юугүй мөнгөгүй гэж мөнгөө игэрээ хүмүүс. Тэр ширэмэр нараас нэг гараад ирвэл яах вэ? Тэгээ хаалгаад өвчсөн баг. Би той нөгөө явдаг багт. Зайлаач. Нөгөө юугүй суул анги юуроос битэрт олддоггүй. Тэгээд нэг ангид орж ирээд онгорхоо исэн. Тэгээд дотроос нь төвччих юм бол нөгөө хамгаалагч орж ирээд ингээ хаалга дарахад төвчсөн байх гэж одоо яваад өгөх гэж удаад бид хоёр нэг гэрэл бүх юм унтраачаад хаалга малгад төвчээд нэг ангид сууж байгаа байхгүй юу. Тэг жоохон юм том анги болохоор жоохон айгаад. Та гайгүй хаа. Чи ихтэй анда чиний ард хамгаалах юу ч байхгүй. Миний ард ядаж хана. Чи ингээд их үү айл. Дарах уу? Айгаад байгаа юм уу? За дараа гэсэн. Тэр их сайгаад байгаа юм анда. Шаатай. За дараагийн сэдв. Скутер үү? За одоо гүг айсан дээр шүүд ярина. Нөгөө илтэн юмнаас айдаг нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Юмнаас айдаг. Одоо чинь жижиг нүхнээс ээж болж байна. Эсвэл бүр юм амар юм том амтд. За чи яг юунаас хамгийн их айдаг вэ? Миний хамгийн их айдаг юм бол сансар тэгээ далай. Энэ хоёр. Яагаад гэвэл хоёулаа яг ингээд юу байгааг ингээд мэддэхгүй тийм юмнууд шүү дээ. Одоо далайч нь биш дээ. Бид нэр яг дотор нь юу байгааг ингээ бүрэн ерөөсөө ингэж одоо олж мэдэж амжиг байгаа шүү дээ. Чадвар л байна. Далайн дотор байгаа нөгөө нэг дээр үеийн зүйлс одоогийн музейд байгаа юмнуудаас их гэсэн шүү дээ. Бүх музей дэлхийд дээр байгаа. За тэдний одоо ингээд юу гэх юм те олдрууд. За тэр нь тэдрээс нь илүү далайд байгаа олдвор нь хамаагүй. Тэр бол аргагүй хахад тэр чинь тэр бол яалтч явахгүй аргагүй шүү дээ. Тэр бүрэгтэй далай чи хандаа зүгээр л бодоод үз. Тэг нэг чи нэг юм амтны зураг харж ирсэн үү? 8 ийм нөгөө 10-аар ийм гар хөлтэй. Тийм. Тэсний нэг амар том ганц нүдтэй. Яа хандаг яагаад вэ? Тэр чи Крактос тийм хүнстэй. Крактос. Буруу цагта буруу юм байна. Бактос. За мэдгүй. Нэг юм та нар за энэ чи зургийг оруулчих. Яаж ийсэн юм амар том ганц нүдтэй. Үгүй тэгээд за гүү баха. Би ингэсэн байхгүй нөгөө ном байдаг байхгүй манайд нэг юм амттын талаарх юм амтны өвтөлөө. Тэрэн дээр яг байдаг байхгүй юу? Тэр амт. Бүр яг ингэ байдаг аха. Тэр чинь тэгээ хүнтэй харьцуулахад бүр хэд дахин том бүр амар том. Тэр халин малинаас ч том. Тийм амар том амт. Тэгээд юу ч хэлээ за мэдхгүй яач висэн далай гэдэг бол угаасаа нөгөө дотор нь яг юу байгааг бүрэн судалж амжиг болохоор жоохон амар. Наа чи нөгөө яг юу штэ Kirby Dixie дэрэмчид тэрний нөгөө David Jones анги гэдэг 3 дугаар анги бол. Тэгээ нэг 8-аар чи гарч ирдэг 8-аар ч үстэй. Тэр үстэй арай. Гүү баха. Тэр биш юм уу? Гүү тэр чинь зүгээр л яг 8 л ч дээ. Тэрнээс өөр 8 л ч юм уу? Тийм штэ. Нэг үстэй. Тийм ганцхан шиг амар том нүдтэй. Тэр чинь андаа тэр кинонд дэр чинь зүгээр л 8 л. Гүү зүгээр 8 л шээ. Тэр чинь бүр ингэ домгийн тийм том 8 л жоохгүй. Гүү за тийм ээ тий. Гэтэ энэ яг энэ амьдрал дээр байдаг тэр миний яриад байгаа тэрнтэй холбоогүй шүү дээ. Тэр тэгвэл кино зохиолын доор байдаг нөгөө нэг бүр амар даралттай үед нь далай бүр доор байдаг. Тийм тэр тэнцэл байдаг. За. Далай нөгөө бүр амар гүнт чинь даралт амар өндөр. Тийм болохоор нөгөө хүмүүс тийш явж нөгөө судалж чадахгүй байгаа байхгүй. Ингээ сая ингээ нэг амтан байгаа байхгүй гэсэн шүү дээ. За. Чи луу байдаг тэгдэг. Луу юу? Тийм. Бэд дээр үед одоо байх боломжтой. Байдаг байсан баха. Яг тэгвэл нөгөө амар олон түүхний соёлтой бүр ингээд нэвчингцсэн шүү дээ.
Одоо нэр хүн найзтай та нар луг хятадын амтан гэж үзсэн үү? Үгүй шүү дээ. Хэлэр андаа. Тийм юм тийм. Хятадд одоо ингээд яг хятадх биш гэж хэлэхэд бол бас яг буруудах байх. Хятад ч юм бүр яг юуныхаа соёлын Тийм зүгээр тэр чин амар ингээд бэлтгэл амтан болгоч үзтээ. болгоцсон манайх гэд ингээд яриад байгаа болохоор хятадынх юм байна гэд. Яг үндэ Монголд бас байгаа. Биш одоо Монголын нөгөө түүх мөхт тэнцээс луу холбоотой. Өөр бас нэг манай байсан юм аа. Аав яасан юм аа. Юу. Би бүр ингээ багада 8 7 8 тахта нэг луу байдаг үгүй тэр ингээ баах ингээ маргалдаа явсан хгүй. Тэгэхэд аав ингээ баг байхад худагнаас гарч ирээд тэгээ буцаа орчдөг гэсэн гээд. Тийм ярьсан. Аав ч нү? Тийм. Аав ч идэ оных юм. 67. Тэгэхгүй аав яг өөрөө хараг байхаа. Гэтэ ер нь тиймэрхүү юм. Тийм яриа байсан гэж юу? Яриа байдаг. Луу ингээ худагнаас гарч ирээ буцаага орчдөг. Тиймэрхүү яриа. Вау. Монголд болохоор. Гэтэ би бол ер нь бол итгэдэг луу байдаг байсан байх гэж одоо л харин би ч яг байдаг гэж л бодож байгаа. Тийм. Тэгж амар нөгөө нэг соёл моёл юм юмтай. Байгаагүй байхгүй гэж бодож байгаад яаж л ингээ 12 жил байдаг үстэй. Тийм штэ. Тийм. Тийм штэ. Гэхдээ яг ингээ луугийн талаар ямар ч тийм олдвор олдоогүй тийм. Тэгэхээр бас ингээ хоёр талтай л та. Тэгээд сэгсэн. Нэг гараа ингээ савцснаа сэгсэн гэж бод. За энэ бол тэгээд хүний юм юм да. За юу ярьж байгаа тас ийш орч. Айдс штэ. Айдс штэ. Жохо холбоолох гэж шүү. За ихтэй амар айдс ирсэн чинь айдс би одоо юунаас айдсан бэ? Нэр чи юунаас айдсан? Би мэдэхгүй. За айжл тараа штэ. Юу аа юунда бодож яддаг уусал байгаа штэ. Би яг юунаас айх хэрэгтэй бол. Амтнаас айдаг юм. Чи харахгүй интерес айдаг уу? Харахуугаас айдаг юм. Хотлаа сая энэ чи айгаад байна гэж. Би жоохон жүжиглэлтэй баг. За годлаа. Ойрхон суултаа ингэж хаснаа. Нэр байх. Бүр яг ингээд жигтээс айдаг юм бол одоо хайртай хүмүүсээ л алдах юм байна да. Гэхдээ ямар нэгэн тийм одоо чинь саяны ярьсан шиг далай одоо сансар мансар эсвэл одоо амтан аалз юу ч үгүй. Тиймнээс айдаг юм. Түүлдээ бүр яг далайд ганцаар нэг орхигдох. Тэр бүр тийм яргал үсттэй. Тэр бол тэгэхгүй шууд бууж өгөх хэрэгтэй. Тэгээ тэнцээ яаж амиа орлох вэ гэж жоохон боломжтой. Ороод. Гэхдээ тэгээд хүн чинь нөгөө нэг инстинктээр шууд ингээл тийшээ зүтгэн шүү дээ. Амт гарах гэж шууд нэг цусаа гаргаад. Чам услуугаа ингээ гараа гэдвэрч. Тийм амар акул ирээл. Тэр чинь амар зовлонтой өгөл юм шүү. Шууд толгоогоор өгнө гэж. Нэг л өвдөн ш толгоогоор л гэж. Номофобиа гэж юм байд юм байна заа юу. Тэр нь болохоор уцгүй байхаас айдаг айц. Чи тийм айц байгаа юм. Надад тийм юм өрдөөс өөж байхгүй. Харин тийм надад хүмүүс ингээд утасныхын цэнийг дуусгах гад эсвэл нөгөө no signal гэдэг интернетгүй. Тийм болоод ирэнгүүтээ нөгөө ингээд төгшүүртэй болоод сэтгэл ингээд би нөгөө нэг яасан штэ утасаа унгаад дээгүр машин гарч яваад ингээд айв болсон штэ утас. Тэгэд би шууд нирван дөрөг болсон штэ. Юу ч утас ч хэрэггүй юм байна дүү. Зүгээр л холбоо ярихад 33 аваад ярьсаж яах вэ гэж бодож шээ. Нирван дөрөг шээ. Хичээл бол ноутбукнээсээ л хийчих юм бэ. Утсал хэрэггүй дээ. Снэ хэрэггүй. Би ч тэгээ тэрнгээр ингээд оролдож байгаа питтэй QR-аар гаргаа шавч. Тэгээд одоо нэг ч хэрэггүй. Юу засуулаач хэрэггүй байна даа. Чи нэрээ тэгээ засуулсан. Засуулсан. Арт нь хിവэрээ. Чи идэр засуулсан. 250 мянга. Тэг шүү. Би өгөөгүй. За дараагийнх нь глобофобиа гэдэг. За энэ болохоор нөгөө шаарнаас айх айц. Шаар хагарахаас яхаа. Тий, хизээ ингээд хагарчих болдоо гэж өөрийгөө ойлгодог. Тэр шаар чинь ингээд тийм төгшүүрийн л тий, төгшүүрийн л мэдрэмж тий. Тэг бүр яг ингээд шаар харангуйтай хизээ. Чайдгүй. Гүй. За. Та нар айдгүй. Тэгвэл та нар айлах төлөвлөлт олсон гэж. За дараагийн сэдвээр орцгоё. За дараагийн сэдв бол нэгвэр бас нэг рил яваадсан шүү дээ. Миний андууд гараад ирсэн байна гэх. Тэр бол танд барыг таачж байгаа хэрэг. Скутер. Сая. Boys. Oh boys.
За нөгөө зурга за тавьчихна. Зураг орлоо гэж. Орлоо гэхтэл. Орно. За орцсон байна. Арай ороогүй болоо гэж. За тэгэл одоо яг орлоо гэж. За эн чин саяны одоо энэ зурган дээрээс харах юм бол бүр ингэ солонгоруулаад тавьсан. Тэр нэг чинилийн өнгөтэй нь юу нэх юм? Юго өвчин шар, жет чин цэнхэр, эко баяг чин ногоон. Тэгээ чинилийн юу гараад ирсэн юм? Өстө бүү мэд. Тий чинилийн ингээд 5 болцсон уу? Тий 5. Тэгээ солонгийн бүрт тэднийг улаан. Тэгээд улбар шар. Тэгээ улбар Улбар шар байдаг лүү? Байгаад лүү. Байдаг баха тий улбар шар, улаан улбар шар гэж. Тийм. Биш улбар шар өнгөтэй. Та ба штэ. Тийм билүү. Тий та бач улбар шар. Тэгэхээр одоо яг л улаан өнгө. Улаан өнгө дутуу бай. Зах зээл дутуу байна заа. Та нар тэгэхээр зах зээл нэвтрэхэд тэр одоо улааныг саячаад ирлэлч. Хоёр жоохон мөнгө авна гэж. Гэхдээ тэр чинилийн юм юм бэ? Чи тэр 6 гараад харъя та. Тэр харагдах юм уу? Чинилийн мөн байсан биз дээ. Зураг зүвсэн чинь. Чинилийн юу юунд үйд юм? Солонгийн төлөө. Бага. Баггүй лүү? Солонгийн төлөө өнгө чи юу гэж санаад байна? За энэ бол харагдахгүй юм байна. Чинилийн байгаа ч юм л дээ. Солонгон төлөө чинь байдаг үстэй. Нэг хаан морой аваад нэг тэгж хийжлээд идэв шүү дээ. Бас юм байд юм уу? Тий, нэг чоожир засаад тушаачих гэдэгтэй адилхан. Чинилийн байна. Хөхөнг дутуу. Тэгээ би хэлсэн шүү дээ хөхөнг байгаа гэсэн. Хөгчин тэгэл цэнхэр гэл явчих. За. За одоо тэгэхээр улаан өнгийн скутер зах зээлд орж ирэх одоо бүрэн бололцоотой шүү хүмүүс. Бид хоёр та нар санаа өгч шүү тэгээд мөнгөтэй байлгаа оруулж ирнэ. Гэтэ би надад нэг амар киноны санаа орж ирсэн шүү дээ. Ямар? Солон гэж яаснаас солонготой холбоотой гэх юм уу? За. Юу солонгос ч нэг тийм борооны үйлдвэрлэгээ байж штэ. За тийм. Тий. Тэр нэг кино мэдхүү ээж нь насвараад тэгсэн чи яг борооны улирлаар нь хурж ирээд тэгээд борооны улирал дуусангууд нь буцаа явчихдаг. Өгцөн мөртлөө ингээд ээж нь хурж ирээд буцаа явчихдаг. Мэдгүй. Нэг тийм ремейк кино байдаг байхгүй. За энэ зургийг нь оруулчихсан. За. Орно. За. Тэр киног ингээд тийм төсөөтэй гэхдээ яг Монгол байж болохоор бас ремейк шүү юм гэдэг юм. Тий. Ингээд хүн өхөн зөө. Гэхдээ яг тэгж буцаж ирэхээр нь биш. Сүнс маягийн заяа. Тэгээд ингээд нэг тийм сүнс байж ягаад солонгоор нөгөө нэг гівлгоо явдаг. Нэг дараагийн төрөл. Солонгоор дамжиж юм уу? Тэр нэг гүүр шиг юм болж байгаа биш тий. Солонгоор ерөнхийдөө бол дараагийн төрөлдөө явдаг юм. Тийм үр санаа. Одоо нэг шүний бодол орж ирсэн. Хэлж болж байгаа юм тэгээд. Хэлчих болж байгаа юм тэгээд. Та нар тэгээд ашиглавал би бол дотор баталгааж болсон байна шүү. Гар үсэггүй л болохоос гэж. За дараагийн сэдв. За өгсний дараа үргэлжлэлтэй. Чиш миний хэлийг хуулах гэдэг. Үгүй өгсний дараа subscription-ыг чинь хин цуцлах вэ? Одоо бид нар чинь янз янзын subscription төлсөн байгаа шүү дээ. Би л гэхэд одоо бичлэгийг эдитлэхийн тулд CapCut-ад нэг сарын 3 биш $4 төлдөг байхгүй юу? Тэгээ өөр одоо юу ийдیں۔ Утасны багтаамж дүүрээд байдаг болохоор нөгөө iCloud-аас 200 GB-ийн бас нөгөө багтаамж худалдаж авдаг. Өөрчтэй үйдэг л. Чамд юу ийдیں۔ Одоо байхгүй. Лайр. Юу надад өгч яах вэ? Чаач бидний дөр байхгүй юу? Байхгүй. Тэг би л энэ чи өгөхөд тэгээд нэг татлаа төтлээг үл биш тий. Харин. Би бол жоохон татлаа төтлээ. Ямар ч гарц байхгүй тий. Зүгээр л өгчихэд манай найзтай хөөцөлийч. Надад бол нэг гэтээ чи тэр код модоо ингээд цаас болсон дээр бичиж тавьсан уу? Гүү шүү дээ би нөгөө хүн амтаа харцна гэж бодоод юунд ч угаас. Гэтээ чи бүр яг нэг тийм өөрийгөө өгчүүл гэж одоо ийм юм хийсэн үү? Би өстой тэгж байгаа. Үхмэрг байгаа болохоор ш. Гэрэл л байгаа ш. Бага хаана гонд. Миний ворд дээр. Компьютер ч нөө. Гүү утасны. За. Тэг компьютер утас хоёр холбоотой л байна. Нэг жим л. Юугаа хийсэн чи тэгээд энийг минь тэрийг минь тэгээрээ уцыг минь тэнд өгөөрэй гэж хэлчихв. Хэд баялал үлдээж байгаа шээ. Стилийн үг хичээл. Ээжид ирэхэд тал захиа хичээл. Заандаа чи надад амал гараа бив. Юу? Амлаж яах би өхөл заяа. Нэгт заяа. Чи миний ээжид хайртай гэж намайг хайртай гэсэн гэж хэлээрээ заяа. За. Тэгээ хоёрт нь болохоор дүүн 3-ыг бүр яг тэгж стилээс үзэрээ заяа. За. Гуравт нь болохоор
чи ингэ идэв штэ. За, хөөцөө. Үгүй. За. Хоол зөө. За. Цадан зөө. За. Тэгээ дахиад ид. Чам зөвлөж Надад зөвлөж. Оо, наа чи хэцүү биш. Энэ гурвыг л үгүй банд чи найз. За яг ганц удаа тэгж чадна. За болцоо. Йоо ямар амар юм болчих юу гэрээс л би яах вэ тэгвэл. За тэгвэл би өгөх юм бол заяа. Чи яг ингээд 7 хоногийн турш орой болгон нэг пи уугаар давраад. Чи яаж 7 пивд хөнгө өгөх юм? Манай ээж аваас авчихаа. Үгүй надад одоо ч хөнгө байна л. Ээж авч тэгээ. Нэг пивний хөнгө шээ. Энэ нөгөө бичт баяр надад тэгж хэлж ирсэн. Тэгээ пивний мөнгө авах шүү. Өгснөө. Энэ бичт мөнгө олох юм байна. Үгүй яагаад тийм нөгөө хосол дээр ярьсан шүү. Тэр үстэй яг. Тусдаа гарах нөгөө пив уух гэдэг. Тийм хосол байсан үстэй. Тийм тэр хосол чинь минийх шүү дээ үстэй. Тэгэхээр нэрээ би өгөх юм бол 7 хоногийн турш орой болгон. Гэтэ ганцхан нэг шүү. Ганцаа зэтрүүлж болохгүй. Ганцхан пив тэгээд уучаад тэгээд. Тийм. Ээж авч өгч штэ. Гүй. Хоногийн 7 болоо байхгүй. Гүй тэгээд их хүүхлэр чинь тэр чинь маргааш тааж хэцүү эрүүл мэндэд чи наа мэднэ үстэй. Ойё тэгцэн ааж. За. Юу ярьж илаа? Өчний дараа ярьжсэн шүү дээ. Чи бодож үзчихсэн үү? Өчний дараах нэг диваачин там гэлээд шүү дээ. Гэж ярьдэн шүү дээ. Чи тэнд итгэдэг үү? Би бол бурханд бол итгэдэггүй. Итгэдэггүй. Тий. За. Зүн соёнд бол итгэдэг. Зүн соён гэдэг нь юу юм? Дими санагдаа. Энэ хийхэд дими юм шиг нэг хэлээр болчтой юм. Аха. Чи тэгвэл зүүдэнд итгэдэг үү? Зүү зүнтэй гэдэг шүү дээ. Тэрэнд бол итгэж шүү дээ. Тэгээд тэр нөгөө диваачин тамд итгэдэг юм уу яа дээ? Диваачин тамаа. Тэр чин тэгээд ингээд бас амар ингээд ядаргаатай. Үгүй чи жоох юм. Би яг хоо энийг зүгээр л бодсон юм л та. Диваачин там гэхэлэр чинь ерөөхдөө бол шашин талтал орно зү. Үгүй би зүгээр бодсон юм. За. Ингээд одоо тэр диваачин там байдаг ч юм уу, байдгүй ч юм уу. Ер нь бол тэрийг хинч мэдгүй шүү дээ. Ер нь байдагч байсан хүү ер нь тэр нь жоох итгэж амьдрах ёстой байх гэж. Ягаад гэвэл хэрвээ там байдаг гэд итгэчих юм бол ядаж л муу юм хийхээс айн байх гэж бодоод тэгээд хүмүүс ер нь итгэж амьдрах ёстой ч юм уу гэж бодсон байхгүй юу? Тий муу юмных нь хэмжүүр яах юм бол яаж хийх юм бол тэр нэг шийддэг хүн гэж. Хүн ч гэж. Тэр нэг юу ч хийдэг. Тэр нэг гай. Нэг гай. Тэр жинлүү рааж ирсэн. Жинлээ шаачдаг юм лөө. Гэхдээ ер нь зүгээр л тийм биз дээ. Ер нь муу юм хийхээс жоохон айж амьдрах хэрэгтэй шүү дээ хүмүүсээ. За, диваачин там биш юм гэхэд нөгөө үйл үр байна. Карма гэж ярьдэн шүү дээ. Тэрэнд бол итгэдэг үст танд. Тэг karma is real. Karma is real. Тэр бол үнэхээр үнэн шүү тэгээд. Надаа бүр нэг амар карма тохиолжсэн шүү дээ. Юу манай нөгөө орон нутагт юу болчихсон байхгүй сургуулийн авраг. Ингээд сургуулийн дүүргийн авраг. За. Тэг ингээд 3 билүү 4 сургуулийн хүүхдүүд ингээд ирээд тоглож идэг зөө. За. Спорт зал. За. Ингээд дүүр ингээд хүүхдүүд сууж байгаа. За. Тэгээ нэг би найзуудтай үзчихэл гарч явж байсан. Гарч явах гал ингээд заалынхаа ингээд талд нь явчихсан байхгүй. За. Би нэг найзаагаа дагдтаал цаашаа гүйсэн ингээд гялхар боловчсон. Тэгээд ингээд дагцаар юм онж байгаа шүү. Яа, дагцаар юм. Тэгэл заал нэрх гээл. Тэгэл гараа. Гараа. Буцаж орж ирээгүй байх. Тэр ууланд буцаж орж ирэх төлөвлөгөөтэйсэн байхгүй. Тэгээ би дахиж орох спорт зал руу ороогүй. Яа, наач нь бол дэстэ сайн идэлсэн биш үү? Карма сэрэл. Кармагч дэстэ сайн идэлсэн. Манай найз надад нэг амар инээдтэй юм үзсэн. Би нэг найзтайгаа энэ кармагийн талаар ингээ ярьж идэг байхгүй. Гэсэн чинь карма гэж үний юм байлээ гэл тэгээд идэв. Тэгээ яасан бэ гэсэн чинь би нэг удаа дэлгүүр орчоод нэг үзэг ингээ авсан. Тэгээд тэр их чинь ингээд тэр миний үзгийг бичээгүй. Тэг ингээд цааш нөгөө явуулсан. Надад тэр торон дотор үзэг байсныг ч би яг үндэ өөрөө мэдээгүй байж байгаад дэлгүүрээс гарсны дараа би ингээ мэдсэн байхгүй юу гэд. Тэгээ би хаяад ингээ шууд ороод тэгээд нэг нийгмийн билүү шалгалт өгөөд тэгсэн чинь тэр шалгалтанд доонцсон шүү дээ гэж бодсон. Тэгээд нэгсэндээ тэр үзгийг ингээд нөгөө мөнгөний төлөвгүй авсан болох тэрэ шалгалтандаа унтсан гэд. Наач ямар. Нэг тийм карма гэхэд. Үгүй. Энийг харин нэг юм холбогдлого шиг юм ярьчихлаар миний бүр инээ төрээд тийм үү. Тийм
Тэгж хэлхээс өөр юу ч хэлж чадахгүй тэгээ за Зүгээр нийгэмтэй муу эсвэл шүү дээ. харин би бас тэгж боддог. Тэгээд юм хэлж чадахгүй чи муу юм шиг гэж хэлж чадахгүй шүү дээ. Тэгээд за Би эсвэл хэлцээ. яа тэрийг бүх сонсож байгаа. Нийгэмтэй муу. Тэрийг Чи болохоор л муу авч. Йоо. Ой, наачин дэстэй чихэлсэн юм л та. Чихэлтэй. Юм чихэл юу? Юм чихэлтэй ч. Юу чихэл. Катлна энэ. Юу чихэл. Карма луга мууга чихэж байгаа. Чи юу гэдэг? Гүй чүүд ингээд наа чи чихэлт болчихж байгаа байдаг. Зүгээр шүү. Ингээд хэлэрч. Юу яадаг балаа вэ? Энийг тэгвэл каруулж хийж. Хоёр ингэж нээж ядаад. Чи карма тул. Юу яг ингэж нээж чимэг болчихж байгаа айж. Аим шиг юм. Чиний хамгийн их айжсэн кино. Нөгөө нь юу яастай амар зүг юм бэл шүү дээ. Солонгосын нөгөө гонжаа гэлүү. Нөгөө нэг юм галзуу юм тачдаг тий. Тэрийг би яг хуу орчин нь тийм амар бүрдэг байсан л та дүүнэртэйгээ үзчихсэн болохоор хамаг хөшиг цонхоо нэгээд гэхдээ дээж үзэхэд ч гэсэн ер нь л айгүй юу амар байсан. Тэрнийг би бас ганцаар үзчихсэн шүү дээ. Айсан уу тэгээд. Нэг айгаа. За тэгвэл нөгөө Conjuring шүү дээ. Нөгөө Conjuring би үзчихэв. Чи тэгээ юу үзсэн? Би яг ингэ нэг бүр ингэ зориод үзье гэсэн нэг аим шиг гэнээс байхгүй. За. Хостел гээ. За чи үтлээ амар сонсч байсан. Мартчихсан. Юу хэмтэй нэг тийм Европын нэг улсад хэдэн аялагч нар очиод тэгээд тийм бүлгэн гэдэг байхгүй. Хүнийг ингэ тарчлаадаг. Шууд гар марыг таслааж очдог. За. Тим юунд л ингэ баригдаж байгаа гэсэн. Чи хитэн санагдчихсан. 13 4. Харин тийм наац нь яг юм жоох хүүхдэл айхаар тим кино юм. Би тэгэл бас айжлаа. Гэтэ яг тийм амар айсан гэвэл Вейлэн гэдэг юм болов. Солонгосын. Вейлэн. Уйлаа. Мэдгүй. Яагаад? Эсвэл мартсан тэр нэг Япон лам ууланд амьдраад мэдгүй. Тэгээд нэг юм юун дээр ингээд улаан. Тэр яг юу нь юу байсан гэтээ төсөөлн жоохон сонь санагдсан нөгөө нэг ийм одоо үлгэрийн чих юм уу нэг тийм амар юм том юм гарч ирснээ алж малахад тэр төсөөлн жоохон гэж бодоод тэгээ надад нэг амар санагдав. Энэ хурам мэдэртэй юм уу? Мэднэ. Энэ яагаад би хайд жоохон гажигдаад одоо энэ би энэ iPad хийж аваад 3 жил болчихлоо шүү дээ. Тэгээд одоо жоохон солилт юм уу гэж бодоол. Та нар мөнгө хичээлт солилж л. Бодлоо. Харин тийм. Үгүй харалт мөнгө яргуулж тасч байгаа байхгүй. Ачиж солих дург байгаа байд та. Үгүй анда сонслолтой мөнгө. За юу н ингэ дуусах уу? Ягаад гэвэл орчин нь жоохон юу л юм л та. Чи нэр яагаад вэ? Үгүй анда одоо чи за та нараас асуултсан чамаас ч гэсэн. За. Чи ингээд өрөөндөө заяа. За. Тэгээд ингээ нэг унтдаг орчин заяа. Яг ингээ буланд ингээ тавьсан. За. Тэнгүү чи нэг бол хан руугаа харж унтаж болно. Нэг бол ингээ нөгөө эсрэг тал руу харж унтаж болно. Бүтэн ингээ өрөөлөг гарч ирсэн шүү дээ. Чи ялгийг сонгож унтах уу? Доош харж. Үгүй чи энэ хоёрын нэгийг сонгож. Наад хоёрох нь. Өрөөлөг байна. Харин тэгээд тийм. Энд чинь ингээд юм ардаасаа нэг юм хамгаалалт гэхэд биш. Андаа чи ингээд 180 сая шүтэр өндөр 100 кг амттай ингээд хамт шүү дээ. Тэгээд ядчил тэр хүн ингээд нэг аюул гараад ирэхэд чамайг аваад шүү дээ цухтаач. Чи яаж андаа чамайг хаяал явна гэж ярьдаг хүнд би яаж би ингээд чамайг тэр юм л ингээд авч хичээл тэгээд гараад цухтаач. Йоо ийм юм ярьж штэ яг үнэндээ. Гэтэ яг юунаас нь айгаад идэв. Уу андаа. Би ингээд жоохон хантаа талдаг болохоор гайгүй юм шиг. Би ч сайхгүй л. Сүнс байдаг гэдэг юм. Би одоо шүү дээ нэг ч тийм юмтай. Нэг амар юм болж ирсэн шүү дээ. Нэр сүнслэснээс надад юм нэг юм байгаа шүү. За чи ирч. За бид нар манай гэрт нөгөө нэг хаалга ингээд нөгөө үүдний хаалга ингээд онгоогууд ингээд хонх дуурдаг шүү дээ. Хонх тийм үлгцчихдээ шүү дээ айлууд. Манай тийм байдаг байхгүй юу? Тэгээ бид нар ингээд нэг өдөр бүр өдөр заяа. Бүр яг өдрийн өдөр. Гэртээ ингээ бүр бөөн өдрийн өдөр. Үгүй яг та нарын төсөөлж чадахгүй өдрийн чинь. Тэггүй яа да. Нэг цаг тахгүй. За нэг цаг. Нэг цагт бүр ингээд манай гэр бүлийн гişүн бөөнөр байжсэн. За. Тэгсэн чинь гинт хаалганы тэр нөгөө хонхон дуурайд
Тэгээ бид нар гайхаад хэн ороод ирв эсвэл хүн гарч уу гэд хин гарч уу гэд ингээ би биенээсээ асуугаад хин ч гараагүй заяа. Тэгсэн чинь очоо харсан чинь зүгээр л ингээ хонхонд дуурсан байсан. Салхи юм шиг. Гүй салхинд хаанаас салхих боломжгүй шүү дээ. Бүр яг юм одоо юу гэх юм бэ? Яаж ч боломжгүй заяа. За. Тэгээд тэр оройн нь манай нөгөө багтуу жоохон өвдөж хоноод халуураад илүү эсвэл яалаа. Яаж ч гэсэн ингээ өвдөж хоноод. Тэгээд нөгөө хүн амтанд үзүүлэхгүй юу? Тэгсэн чинь ингээд тэр хонх ингээд уурсан нэг юм муу юм ингээ орж ирээд тэгээд манай дүү хааш ингээ өвдгсөн юм байсан. Тэгээд хүн амтанд үзүүлээ гайг болчихсон шүү. Лам тэгж байна. Үгүй яг хинд үзүүлснэг мэдэхгүй шүү. Түр ээж авал гэж хэлсэн. За. Тэгэл би яг тэр мөчөөс үгүй андаа гэхдээ үгүй яг жихнээс надад үнэхээр болж исэн. Би үнэхээр яг хонх дуурахт нь хажууд нь байсан байхгүй. Хажууд нь гэж нөгөө том өрөөндөө. Тэгээ хин гарч үгээд гайхсан хинч гараагүй. Минийх надад чи илүү дүүл. Ич андаа юу дуурайд байгаа юм бэ? Энэ үү салхи. Сая яг нэгэн дуурсан. Салхилагч гэж яаж. Юу юм те? Сая хан дуурсан. Зүгээр. Үгүй. За одоо минийх ярих уу? Чи айга гараа гүйчих. Үгүй андаа гараад ярих уу? Үгүй яах вэ? Одоо энэ дуусгаад гарыг л та. Андаа айгаад би нөгөө баг чи сонсч илүү яалаа. Андаа байж байгаа битээр. Жохон зэлдээд яа. Күртгөө гарч өгөхтэй хэлээд шүү. Тэ хаалганыхаа нөгөө цоож өнгөлөх. Суугаач. За энэ ч зогсож. Юм би айгаад байна. Би ч ихнээс айгаад байна гэдэг. Чи надтай хаалт аймаа тийм их яриадсан. Би хизээш тийм яриаггүй. Үу за. Хаалт айх дээр яриаггүй. Хаалт кино үзэхгүй аим шиг кино. Би тийм ёстой яриаггүй. Үу за би шууд энэ бичлэг юу нэг скриншот олно. За тэг. Бараг 2 сар юм. За тэгэж. За би ингээд 100 нөгөө ажил хийдэг. Тэгээд өмнө говь баха. За. Тэр нөгөө нэг яг оюу толгой 5 толгой тий тэдэр байдаг. Тийш ингээд ажиллаар явж байгаа байхгүй. За. Бид нар 3 машинаар явж байсан. Би нэг ах эгч хоёртой хамт ажилладаг. Тэгээ бас нэг дүүтэй байдаг ажилтдаг байхгүй. За. Тэр 3 болохоор өөр бас ийм орон нутагт ажиллаж байхад ингээд гадаа хоноод тэр нөгөө дүү ингээд шүн ингээд орж босоод гэсэн. Унтж яах та. За зүгээр л орилоо дөө. Тий. Ингээд шууд ингээд орж босоод ингээд тэр нөгөө ах олголоор тэрнийг яг ингээд авраарэ ингээд орилсон ингээд бүр ингээд босоод ингээд чарлаа суудсан ингээд тэгж байгаа байхгүй. Машинд байж. Машинд унтж яах та. За. Тэгээд ингээд би бол тэрнийг ингээд нэг сонсцсон байхгүй. За. Тэгээд бид нар ингээд өмнө говьлоо тэр нөгөө ажлын газарлаа явж та ингээд ийм зүгээр тал зөө. Тэр чинь ингээд майхнаар унтж байгаа. За. Би тэр нөгөө дүүгийн найз ингээд бид гурав миний майхад унтж байгаа байхгүй. За. Тэгэл ингээд унтчихсэн чинь шууд ингээд нөгөө хүүхд чинь ингээд бит хоёрын голд унтчихсан байхгүй. За. Ингээд шууд ингээд босоод ингээд майхнаас ингээд гарч гүөх гээд байдсан. За. Орилоод ингээд өөрөө тэрнээ мэдхгүй зөө. За. Майхын ингээд тэр нөгөө захиргааны татаг бол тэр ингээд гараа гүйцэн зөө. За. Тэг ингээд тэр ингээд орилоо чарлаад тахлаар би ингээд дараад ингээд яаж явахгүй. За. Дараад ингээд сэрээгээд яасан чинь тэрнийгээ маргааш өгөх нь өөрөө мдээгүй зөө. За. Өөрөө тэгж чарж болсноо. Тэгэд нөгөө бид нэр очих газар очичоод юм хийчихэд буцаад нөгөө газар гээд очиж унтж байгаа байхгүй. За. Тэгээд ингээд өөр болж исэн юм аа. Яа би ингээд яагаад ч юм бэ ингээд сэрчсэн зөө. За. Тэгээд ингээд майхны юун дээр ингээд наран талаас ингээд нэг хүний сүйдэр харагдсан байхгүй майхан дээр. За. Тэнгүүд нь тэгээд би ингээд дөө тэр ах мөн үү гэд ингээд яасан байхгүй. За. Тэгсэн чи дуграаг байхгүй. За. Тэг ингээд яваад хайгаад юм. За. Ингээд майхан ингээд тойроо бидний толгоон дээр ирснээ. За. Яг нөгөө хүүхдийн чинь дээр ирсэн ингээд нөгөө өтг чинь ингээд бас ингээд босч ингээд суудсан зөө. Бас суугаад ингээд нэг юм өглөө. За. За. Тэгээд бас би нөгөө хүүхдийн чинь сэрээгээд ингээд. За. Яасан чинь бас өөрөө тэрнийг мэддэггүй. Нэг тиймэрхүү юм байна. Нааши наа хүүхд чинь юу нь тэгэж босдоггүй юм уу? Зүгээр л тэр газар унтахтаа. Үгүй мэддэггүй. Юу нь ингээд гадаа хээр хонохдоо тэгэж чарж босоодсэн гэх юм. Oh my gosh. Тэгээд яасан чи хүмүүнээс асуусан чинь жоохон тийм юмнаас айцсан юм шиг байна. Тиймэрхүү юм бай. Чиний тэр саяны хэлдэг нөгөө нэг тэр нэг сүүдэр юу байгаа. Тэр сүүдэр л хамгийн юу юм. Тэгээд бас нэг өөр юм байна. Манай нэг ихчийн найз. Анда өөр газар ирээдгүй би айгаад байна. Гайгүй. Одоо энийг ярьчихэл хар. Тэгээд дуусна. Манай нэг ихчийн найз би очиод ингээд ихчдэг тэр бид гур ингээд тоглолтсон байхгүй гэрт нь. Тэгээд тэдний ингээд жижиг өрөө нэг тийм сонь зөө. Ер нь сүнстэй гэж ярьдаг гэсэн. За. Тэгээд ингээд юу тэр жижиг өрөө мөрөнд нь орохлоор ингээд
юм өдр дуграад юу тийм юм дуграад ерөнхийдөө сүрстэй заяа. За. Тэгээд ерөнхий тэр нөгөө хичийн найз нь тэгээд нэг осол мосолд ороод тэгээд цаашдынхаа амьдрал бөө болцсон заяа. Бөө. За. За. Тэгээд би ингээ бодож байгаа хгүй. Тэр жижиг хөрөндөөсөн тэр хичээ юу нэг багтаа гэдэг нөгөө онгоц сахиусан. Аши тэнцээ байсан сүнс нь бөө болгонготой нөгөө хич дээр ордог гэж юу? Тийм нэг тиймэрхүү. Бөө чинь юу үстэй? Өмнөх төрөл нь харин тийм бөө чинь тэгж явдаг үстэй. Өмнөх төрөл л гэж явдаг үстэй. тийм тэгээ онгоц сахиус л үү. Өмнөх төрөл гэх юм нөгөө. Тэгээ өмнө нь удамын тэр өмнөх хүмүүс нь гэж. 200 жилийн өмнөх өвөө. Тийм өвөө эмээнэр гэж ойлгохтой шүү дээ. Тэр нэг ийж яа хаалмал. Яага айхад. Хаалга дуурж байгааг сонсгдсон юм чинь. Чи Чи яаж ийсэн үү? Нөгөө сүнсэнд харуулж ийсэн үү? гүү. Би бас харуулж байгаагүй. Тэгээд сүнсэнд харуулсан хүмүүс чинь амар эвгүй ярьдэн шүү дээ. Нөгөө нэг би нэг хүнээс бүр сонсч ийсэн за. Нөгөө тэр үед чинь нөгөө сүнсэнд харуулсан үедээ хуруугаар ер нь юугаач хөдлөх чаддаг юм л шүү дээ. Яг ингээ нүдэ нээц хүмүүс бүр нүдээ ч хань чадахгүй бүр юугаач хөдлөх чаддаг юм лээ. Толгоонд л ирчтэй юм шиг. Харин тийм толгой нь тархин уу? Тийм тархин. Ингээс ирчээд бус юуч хөдлөж чадахгүй. Тэгээ би нэг хүн бүр яг хэлжсэн байхгүй. Хурууныхаа үзүүрийг арай ядан хийж хичээгээд ингээ хөдлөсөн чинь нэг юмд хүрсэн гэж хэлээдсэн. Тэг гэрт нь биш нэг хажууд нь хүн байхгүй штэ. Нэгсэнд одоо тэр дарж байгаас хүнсэн ч гэх юм уу. Тийм юмд. Тийм яг нэг юмд би хүрсэн гэд. Тэр нь одоо нөгөө оромжлын даавч юм тийм юм биш. Ийм өөр юмд хүрсэн гэд. Тэг би тэгсэж гайхаад. Юу вэ? Энийг хоёлаа дараагүй багтлаа. Асчих юм тийм. Таяагаад байна. Одоо явъя тэхүү. За. Ингээ дуусгач. Дуслаа баяртай. Та нар ч гэсэн айж байгаа үсттэй. За гараа. Чамтай дахиж подкаст хийхгүй юм уу? Гүлэг цаашаа зайл. Усавья. Уц.